Улсын хурлын энэ хаврын чуулганаараа шадар сайдын санаачлан боловсруулсан стандартчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний идэвхжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Манай улсад нийт 6733 стандарт байгаа ч түүнийг иргэн хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалan хүн амын эрүүл мэнд хүрээлэн байгаа орчин бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэдгийг хууль санаачлагчид онцолж байна. Стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний идэвхжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл 8 бүлэг 36 зүйлтэй. Монгол улсын шадар сайдын тушаалаар 2022 онд барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарын 2000 гаруй стандартад үйлчлэг хийж, олон улсын жишгт нийцсэн эсхийг судлахад 159 стандартыг хүчингүй болгох, 1067 стандартыг олон улс бүс нутгийн жишгт нийцүүлэн шинжлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлт гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрөхөд 204 стандарт 20 хүрэхгүй хувийг шинжилэн баталжээ. Энэ хуулиар бид олон зүйлүүдийг тодорхой болгоно. Стандарт яагаад ач холбогдолтой юм? Стандартыг яагаад хэрэглэх ёстой гэдгийг бол хүн бүхэн мэдж байгаа. Гэхдээ хуулинд стандартыг хэрэглэх асуудлыг тодорхой бөгөөд ойлгомжтой болгож. Өөрөөр хэлэх юм бол стандартыг сонгож авсан бол зайлшгүй хэрэгжүүлдэг байх. Тэр стандартын шинжилт өөрчлөлтийг цаг тухай бүрт нь хийлэгддэг байх. Хамгийн гол нь бид стандартын байгууллага, хэмжилт зүйн байгууллага гэсэн энэ шинжилх ухааны үндэс болсон энэ шинжилх ухааны салбарын байгууллагуудынхаа үйл ажиллагааг дахин сэргээж, үйл ажиллагааг эрчимжүүлж, бааз суурийг бэхжүүлж цаашлах юм бол улсын хэмжээнд байгаа аливаа хяналтын лабораториудыг чадахжуулах, боловсон хүчнийг сургах, мэрэгшүүлэх, цогц харилцан уялдаа холбоотой үндэсний хэмжээний бодлогыг гаргаж хэрэгжүүлэх ажлын хэсгүүдийг байгуулад ажиллаж байна. Стандартын эрхчлөлтийг мөрдүүлэх хянах тогтолцооны нэг хэсэг нь олон улсын шаардлагат нийцсэн лаборатори боловч одоогийн байдлаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сорилын лабораториудын барилга байгууламж, хүчин чадал, тоногдох хөрөмж, уруулж бодисын хангалт, хүний нөөцийн чадах муу байгаагаас бүх салбарын лабораторийн бодлого тогтолцоо алдагдаж, стандартын хэрэгжилт алдагдахад хүрсэн байна. Хуулийн дээр бол өөрчлөлт орж байгаа агуулга бол нөгөө стандартыг сонгон хэрэглэх асуудал байж байгаа. Тэр сонгон хэрэглэх стандартыг хэрэглэж болно, хэрэглэхгүй ч болно гэсэн төөрөгдлийг бас энэ хуулийн дээр засаж байна. Хоёрдугаар асуудал бүх яам тамгын газар болон аймгийн засаг дарга хүртэл энэ дээр ямар чиг үүрэгтэй стандартаар оролцох гэдэг асуудлын нэг талд нь бас гаргаж өгч байгаа асуудал байна. За хууль хоорондын зөрчлийн асуудлыг шийдвэрлсэн стандартыг хэн хэрэгжүүлэх вэ? Хэн хяналт тавих вэ? Хэн боловсруулах вэ гэдэг бол нэг талд нь бас гаргаж өгч байна. Гэх мэтлэнгээр маш олон заалт өөрчлөлтүүд бол энэ хууль дээр тусагдаад орж байгаа. Стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний идэвхжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд иргэн аж ахуй нэгж байгуулах стандартчлалын баримтчийг сонгон хэрэглэх зохицуулалтыг өөрчилж стандартыг иргэн хуулийн этгээд дагаж мөрдөхөөр заасан. Стандартаар дамжуулан салбарын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох, стандартыг дагаж мөрдөх соёл хандлагыг төлөвшүүлэхэд хуулийн төслийн гол үзэл баримтлал чиглэжээ.